За өглөө бол хүний тарих бол сэргэлэн босч ирнэ. Тэр нойрон л хангалттай бол. За тэгээд орой өдөөс хойш орой болоод ирэхээр ерөнхийдөө бол нэг амарч юмсан гэдэг тийм хүсэлтэй болж хуурдаг штэ бүх хүмүүс. Яг л тархины ачаал маш ихсэж байгаа учраас те тархиар хийж байгаа үүрэг маш олон болж байгаа учраас түүндээ ядарнаа. За тэгэхээр одоо хүн болгон ялангуяа унтахынхаа өмнө хийж болдог. Ер нь ядарсан үедээ хийж болдог бас. За жоохон стресс бухимдалтай үедээ бас хийж болдог. Мэдрэлийн системийг амраадаг, тархийг бүрэн амраадаг. За ийм амьсгалын хамгийн энгийн техникийг одоо заах гэж байна. Хоёр гараараа чихээ бөглөөд. За тэг зүгийн шиг дөнгөнж дуурна. Амьсгал нь хамраараа хутаад хамраар гарна. За ингээ хамраар гарахдаа уруул болвол жимэлттэй дотроо шүд болвол хагас зулттай эсвэл салангад байж болно. За Брамри буюу яг энэ амьсгалыг нүдэн анчигээрээ хамгийн багадаа 5 минут хийх юм бол энэ тархин дотор үүсэж байгаа чичиргээ таны тархийг цэвэрлэхэд, за ялангуяа ухамсарыг цэвэрлэхэд, бодлыг цэвэрлэхэд, ачааллыг бууруулахад, сэтгэл зүг тайвшруулахад маш их үр дүнтэй юм дасгал шүү. Ялангуяа энэ бол мэдрэлийн системийг маш сайн амраадаг учраас парасимпатик мэдрэлийн систем энэ амьсгалаар идэвхждэг. За тийм учраас хоол, дутуу, шингэх, дутуу задрах, ходоод хөвлий цанхаах. За ийм тохиолдлуудад бол энэ сайхан төвшөлтэй сандалнаалд сууж агаад хийгээрэй. Өдрийн альч цагт хийж болдог. Ер нь амьсгалын дасгалыг бол тийм хоол дүүрэн үед бас хийдэггүй. Тэгэхээр одоо өдөр хооллохоосоо, орой хооллохоосоо, орой бас унтахаасаа өмнө хийвэл түн сайн.